За манай нийт ард иргэдийн дунд ер нь холын харлаган гэдэг асуудал одоо нийт өвчлийн дунд нэлээд өндөр хувийг эзлэх боллоо. Холын харлаган гэдгийг бол гол эмчилгээний зарчим болохоор ер нь хугацаа алдгүйгээр бага залуугасаа таарсан шилээ зүүх асуудал хамгийн чухал байдаг. За улсууд эрүүл мэндийн одоо мэдлэг боловсрол багтаа улмаас шилээ зүүхгүй удаан яваад мохоо хараа буюу одоо амблиопи гэж ярьдаг, одоо залхуу нүдс гэж ярьж байгаа. Тийм хараа үүсчихэд эмнэлгийн одоо эмнэлэг рүү хандж байна. Хүн алсыг харж алсын хараа хөгжинэ. Тийм учраас дэлгэцнээс дэлгэцийн хооронд яваад байдаг алсын хараа хөгжихгүй нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал одоо дэлгэцтэй холбоотойгоор нүд хурааших хам шинжил бас сүүл үед дүгнэмэл болчиход байна. Тийм учраас нүд чигшээх тусаалгыг бол бас одоо хэрэгжилж яах нь зүйтэй. Ер нь урдсан сэргийлэх үзлэгт жил болгон хамрагдаашаа гэдгийг л одоо нийт залуучууд нийт хөлбөмбөстөл зөвлөгөө өгмөр байна. Урдсан сэргийлэх үзгээр үзээд тэр тухайн хүний хараа хэдэн хувьтай харж ин төвийн хараа дараагаар нь хэдэн номерын шил зүгөө гэдэг бол нарийн нүдний эмчээр тааруулж игнэ. Тэр тааруулсан шилэл бол эмчийн зааврын дагуу хугацаа алдуугаар зүүжиж бид нар хараагаа хамгаалах хэрэгтэй. Төвийн хараа гэдэг ийм тодорхой хэмжээгээр хадгалагдчихж бидний хөдөлмөрийн чадварт бол эрг нөлөө үзүүлэх хэрэгтэй.